тий одоо тэгээд өөр хүмүүсийнхаа төлөө хойч ирээдүйн төлөө ард түмнийхээ төлөө л одоо энэ шудраг баймаар байна шүү дээ. Өөр зээлээ эдгээр яагаад ингэж их зээл авчаа тэгээд төлдөг юм бэ? Энэ чинь төлөх ёстой шүү дээ. Тэгээд яагаад ард түмний хүмүүс одоо бидний хүмүүс яагаад сурах тийм боломжгүй яагаад байгаа юм бэ? Тийм үстэй. Энэ шудраг бус шүү дээ. Энэний төлөө л ирсэн. Одоо эднийг одоо энэ дотор ерөөсө нэг ширхэг хүн ч одоо бүр за энэ арай гайгүй мүү гэх хүн алга байна шүү дээ. Би бол бүгдөө зайласаа гэж бодчих яг үндэ. Энэ дэр бол би бүр ямар сандаа гэртээ зүгээр сууж чадахгүй байх чинь. Тэгээд улсын хурлын гишүүдийг 150-аар болон талаар таны иргэний хувьд байр суурь. Үгүй үнэхээр их чиглэний хувьд бол би юу энэ хулгайчуудыг нэммээргүй байна. Яагаад нэмэх юм? Энэ их хөр эдэрээс бүх сангаас шүү дээ. Ерөөсө бүгдөө зээл авсан байх шүү. Тэгээд тэрийг тэгэлцдэг нааса. Бид нар болохоор зэрэг яадаг юм? Бид нар 30 жил бараг бид нар эднэрийн өрөг дарлаа шүү дээ. Одоо ингээ өргөжлүүлээд өөр хүмүүс маань дараа явж байна. Тэ? Одоо миний хоёр хүү, одоо миний том хүү гэхэд одоо би чинь бас ард түмний нэг хэсэг шүү дээ. Чи одоо том хүү маань 10 жил одоо хүний газар одоо боолчлогдоод одоо ажиллаад амьдраад ирж шүү дээ. Эднэрийн өрөг дарах гэж юм уу? Үгүй шүү дээ. Би хүүхдээ санаж шүү дээ. Би хүүхд рүүгээ бас явмаар л байна шүү дээ. Боломж алга байна шүү дээ. За баг хүү маань одоо 23 настай. Улсад 6 жил ажиллаж байна. Бас л энэ хулгайч нар энэ луурчдын өрөг дараад байж шүү дээ. Миний хүү 23 настай шүү дээ. Тэгэхэд одоо энэ хүүхд чантарч шүү дээ. Ээж Монголд хэцүү байна тий. Одоо би гадагшаа явмаар байна. Агууштай юм бас байгаа шүү. Одоо нийгмийн даатгалын шимтгэл одоо хичнээн дүр. Сая 800 мянган цалинтай хүүхд ч одоо 400 мянган нийгмийн даатгалын шимтгэл тий. Би ингээ ерөөсө шимтгэлдээ 800 явчихдаг. Сая төгрөгөөр бид нар яаж амьдрах юм бэ? Одоо үнийн өсөлттэй бас холбоотой. Тий. Тэгэхээр би үнэхээр яг өнөөдөр бас яг ард түмний бас нэг хэсэг учраас би гэртээ зүгээр сууж чадахгүй байна. Бүр амар гомдож байна бүрстэ. Үнэхээр арайч тий. Эднэрс хэлэх үг алга. Өмнө нь бол бид нар ингэдэг байсан шүү дээ. За одоо төрийн төлөө огтон боож хүн гээл тий. За яшиг одоо гээл ингээд хойш суудаг байсан. А өнөөдрийн хувьд бол үгүй. Өнөөдрийн хувьд бол өстэй үнэхээр өөр хүүхдийнхаа төлөө би дуурмаар байна. Хүүшээ энэ чинь хөөцөлдөж их чинь явж үзчихсэн. Энэ дэр ингээд бүртгэлэн дууссан. Бид нар тийш хэлдэг байсан. Бүртгэлэн дууссан шүү. Яагаад ардын хүүхдүүд сурч чадахгүй юм бэ? Яагаад ардын хүүхдүүдэд энэ боломж олгохгүй юм бэ? Тэгэхээр ойлгомжтой шүү дээ. Бид нар угаасаа дээгүүрээд ингээд авчдаг байгаа байхгүй юу? Үнэхээр харамсаж байна. За ингээд залуучуудын өрөөс жагсаалыг дэмжиж үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу өөрсдийнхөө үг үзэл бодлыг илэрхийлэх гэж ирсэн. Тэгээд Монголд ер нь шудраг ёс тэгш эрхийн байдал бол алдагдаад асрах удаж байгаа. Тэгээд ер нь бол өвлийн жагсаалынхаа үр дүнг бас илүү хариуцлагатайгаар нээх гэж ирсэн. Одоо тэгээд шудраг ёсны шүүх нь тодорхой хэмжээгээр тэр хүмүүст хариуцлагын зөв тооцож тэр хүмүүсийн одоо гаргаж байгаа бүх үйлдэлүүдийг бол зөв шударга шүүгээс л гэж хүсэж байна л да. Мөн улсын хурлын гишүүдийг 150-аар болгох талаар та хувьд иргэнийхээ хувьд байр суурь илэр. Энийг угаасаа Монголын ард түмэн би гэлтгүй ер нь 99% нь эсэргүүцэж байгаа шүү дээ. Би бол анханасаа энийг хуулийн санаачлах хилцүүлэг яваад эхэлж байхад нь л бид нар бол энэ 152 гэдэг тоог одоо нэмхийг бол эсэргүүцчихсэн. Миний хувьд бол яагаад учир нь гэвэл бид нар зөвхөн хүний тоо нэмж хариуцлага хүлээлгэхээс илүү бид нар ёс зүйтэй улсын хурлын энэнийхээ эрх ашгийг боддог төрийн түвшийг л бид нар хүсэж итгэж бид нар хамтдаа багаар нь бүх болцоогоор нь гаргаж дэмжиж ирсэн шүү дээ. Тэрнээс биш хүний тоо дутлаа ямар нэгэн байдлаар Монголын хүн ам өсөөд улсын хурлын гишүүдийн тоог нэмнэ гэдэг бол өөрөө утгагүй асуудал гэж бодож байна. Нэмэгдэхүүний байрыг асуудал нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй шүү дээ. Тий. Ойлголоо. Мөн боловс хурлын сангийн зээлээр одоо үр хүүхдүүдэд сургацсан байхын өчтөр одоо цаашлаар явлаа. Энэ талаар та өөрөө хувийн байр суурь. Энэ бол зөвхөн ил гарч байгаа нь боловсролын зээлийн сан болохоос биш Монголд өчнөө олон сангууд байгаа шүү дээ. Эрүүл мэндийг дэмжих сан, одоо хүүхдийг ивэх сан ч юм уу одоо янз бүрийн байдлаар энэ улс төрийн шудраг бус өөрсдийнхөө доор ажилдаг одоо хар ярины хэллэгээр бол зөвхөн цүнх баригч бүхс дологч нардаал одоо ямар нэг мэдээлэлд ойрхон байгаа хүмүүс л энэ зангаас ашиг хүртэж байгаа болохоос игэлж ирийн одоо ядарсан ард түмний үр хөвгүүд бол энэс нэг төрөний зээл бол авч чадахгүй байгаа маш их харамсалтай байна.